Нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээ зориулж, өөрийгөө бэлтгэн, өрөөл бусдыг дайчлан санаачилдаг үйлсийг манай телевизийн зүгээс дэмжиж ажилладаг. За Бөмбөхүү гэх 5 ам бүлтэй өрх болон Land Bridge компани хамт олон нийлж хараагүй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг 116 дугаар тусгай сургуульд 100 гаруй сонсдог номыг бэлгэллээ. За ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Хорвоог харах хоёр нүд заяагаагүй ч сонсож мэдэрснээр ертөнцийг төсөөлдөг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолын сонсдог хувилбараас бэлгэлсэн нь барайл бичгийн ном хомс. Шинэ бүхнийг мэдхэд заавал багш нарынхаа туслалцааг шаарддаг хүүхдүүдэд нүдэ алсан бэлэг болсон юм а. За Бөмбөхүүгийн ам бүл 5 тэдний том хүү хөгжлийн бэрхшээлтэй учир ээж нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн дурын холбоонд явдаг. За энэ гэр бүл 2 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажлыг зохион байгуулах болсон юм. За Бөмбөхүү Land Bridge компанид ажилладаг. За компанийхаа хамт олныг болон Facebook цахим хуудасаараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн хандив тусламжийн ажлыг ийхүү зохион байгуулж байгаа юм а. Манай гэр бүлийн хүн бол хөгжлийн бэрхшээлтэй холбоонд бас өөрөө сайн дур ажилтдаг хийдэг. Манай хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийн 70 дугаар сургууль сурдаг. Сурагч нодны бид нар сайн үйл сайн нэгээр 70 дугаар сургуульд бас ийм аяг өрнүүлж одоо санхүүгийн туслах дэмжлэг үзүүлсэн. Тэгээ энэ жил бол энэ 116 дугаар сургуулийг сонгоод харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо сонсголоор нь дамжуулж гэгэрүүлэх боловсруулах тий ертөнцөд танилцуулах зорилгоор ингэж сонсдог ном зулууд бэлгэлж байгаа. Одоо үлгэр сонсчвал энэ үлгэрийг сонирхож сонсох гоё. Миний үлгэр дуртай юу? Дуртай. Үлгэрийн ном уран зохиолыг ер нь хэр их сонсдог вэ? Би маш их сонсдог. Аав ээж нар нь багш нар нь хэр их үлгэр ном ярьж өгдөг үү? Өглөө алхан биднэрт ярьж өгдөг. Ном сонсох би маш их дуртай. Бүгдээрэнд нь баярлалаа. Миний дүү ер нь хэр их мөрөөддөг үлгэрийн ном уншиж мөрөөдөх дуртай юу? Дуртай. Яагаад гэвэл тэр үлгэрүүд чи их оюун ухаанд нь хөгжилтэй, оюун ухааныг хөгжүүлдэг. Тэгээд бас оюун ухаанд нь хэрэгтэй гэж бодоод би үлгэрийг маш их сонсдог. За яг ингээд өнөөдрийн сайн санаад хүмүүстэй харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн оюунд маш их хөрөнгө оруулалт хийж энэ хүүхдүүдэд өөрсдийн сэтгэлээсээ цуглуулсан ингээд энэ ярьдаг, сонсдог номнуудыг ингээд бэлгэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө уран зохиолоор дамжуулаад бол хүүхдийн одоо гоо сайхан тий уран сайхны мэдрэмж одоо ертөнцийг үзэх үзэл нь бол нэгдэж байдаг. Тэгэхээр энэ номнууд бол ямар ч ач холбогдол өгнө гэж бодож байна. Хин нэгэнд хүргэсэн тус эргээд өөрт нь ирдэг гэдэг. Нийгэмд болж бүтэж байгаа олон зүйлс бич өөрчлөн шинжлэх боломжтой олон цэг бий юм. За цэцгийг услах тусам сайн ургадаг шиг. Цэцэгнээс өөрсгүй бяцхан хүүхдүүдэд ертөнцийг үзэх үзлийг нь төлөвшүүлэхэд нөлөөлөхөөс ном бэлгэлсэнд хүүхдэд төдийгүй багш нарч баяртай байлаа. За манай телевизч хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо үүргийнхээ хүрээнд нийгмийн тусын тулд хийгдэж байгаа сайн үйлсийг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдэв.